Хичээл 23. Сургалтын арга зүй, багшийн хөгжил. 6-аас 10 насныхан анхаарал төвлөрөл богино байдаг тул үлгэр, дүрслэл, тоглоом, зургийг ашиглах. 11-ээс 14 насны сурагчдад бусдын санал бодлыг сонсох, өөрсдөө шийдвэр гаргах боломжийг өгч, кейс судалгаа, бүлгийн хэлэлцүүлэг, асуулт хариулт ашиглах. 15-аас 18 насныхан шүүмжлэлт сэтгэлгээ, мэтгэлцэх чадвар хөгжсөн байдаг учраас бодит кейс судлах, мэтгэлцээ зохион байгуулах, асуудал шийдвэрлэх даалгавар нь хамгийн үр дүнтэй. Багш нарын үйлдэл сурагчдад ихээхэн нөлөө үзүүлдэг тул та цахим орчинд дараах ёс зүйн зарчмыг дагаж мөрдөөрэй. Хүүхдийн хувийн мэдээллийг зохистой ашиглаж аюулгүй байдлыг хангах, олон нийтэд түгээхгүй байх, цахим орчинд харилцаа хандлагаа анхаарч зөв үйлдэл үзүүлэх, сурагчтай хувийн чат үүсэхгүй байх, хүүхдүүдтэй нээлттэй харилцаж хизээд итгэж болох хүн нь мөн гэдгийг ойлгуулах. Хүүхдийн зураг бичлэгийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, эцэг эхийн оролцоог хангах замаар харилцааны ил тод байдлыг хадгалах нь багшийн ёс зүйн үндсэн зарчим юм. Багшийн хөгжил цахим ур чадвар нь цахим орчны хүүхд хамгаалалттай шууд холбогддог тул багш нар цахим орчны ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, шинээр өсөж буй платформ, хүүхдийн цахим хэрэглээний өөрчлөлтийг мэддэг байх нь чухал. Мөн дижитал соёлыг төлөвшүүлж цахим орчинд эерэг соёлтой харилцааг үзүүлэх, бусдын сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэх, цахим орчныг бүтээлчээр ашиглах нь сурагчдад нөлөөлж зөв үлгэр дуурайл болдог. Орчин үеийн боловсролд багшийн дижитал ур чадвар нь мэрэгжлийн чадамжийн салшгүй нэг хэсэг бөгөөд багш нарын эзэмшил зохих дижитал ур чадварт дараах зүйлс багтдаг. Мэдээллийн ур чадвар буюу мэдээллийг хайх, нягтлах, ойлгомжтой байдлаар боловсруулах, харилцаа ба хамтын ажиллагаа буюу харилцааны цахим платформыг зөв ашиглаж ёс зүйтэй харилцааг үүсгэх. Дижитал контент буюу цахим орчны сургалтын мэдээлэл материал бэлтгэх, аюулгүй байдал буюу өөрийн болон сурагчдын хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, кибер гэмт хэрэг эрсдэл зөрчлөөс хамгаалах. Асуудал шийдвэрлэх буюу техникийн энгийн алдааг бие даан шийдвэрлэх, дижитал шийдэл сонгох, асуудлыг уян хатан шийдвэрлэх. Тооцоолон бодох, өгөгдөлтэй ажиллах, агсан түвшний ур чадварыг хөгжүүлэх буюу сургалтын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, алгоритм ойлгох, дижитал хэрэгслийг системтэй ашиглах. Мөн AI буюу хиймэл оюун ухааныг үр дүнтэй зөв ашиглаж, мэдээллийг нь хянан баталгаажуулж сурах нь багшийн зайлшгүй хөгжүүлэх дижитал ур чадварууд юм. Монгол улсад багш нарын ачаалал өндөр, олон сурагчтай нэгэн зэрэг харилцах шаардлага гардгаас цахим аюулгүй байдлын сургалтад цаг бага зарцуулдаг. Иймд цахим аюулгүй байдлын сургалтыг бусад хичээлтэй уялдуулан заах боломжтой. Мөн насны онцлог тохируулан сургалтын арга хэрэглэх, оноо үнэлгээ зэрэг хүүхдийн нэр хүндэд сэтгэл зүйд нөлөөлөх хувийн мэдээллийг чанд хамгаалж олон нийтэд байршуулахгүй байх. Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэн үлгэрлэж зөвхөн аль бие осны сувгаар сурагчдтайгаа харилцах, хүүхэд идэвхтэй оролцох интерактив аргыг сургалтад төлхөө ашиглах, багш нарын дунд клуб байгуулах, туршлагаа солилцох, багшийн хөгжлийг тасралтгүй дэмжих, AI буюу хиймэл оюун ухааныг зөв, үр дүнтэй ашиглаж сурах, эцэг эх хамт олон удирдлагатай хамтран ажиллаж, гурвалсан холбоог тасралтгүй хөгжүүлэх, Монголын нөхцөл тохируулсан арга барил хэрэглэж байхыг зөвлөж байна.